одоо 265 70 байж байгаа. 265 чинь дугуйны өргөний хэмжээ. 70 гэдэг чинь 265-ийн 70% гэж өндөр гарав. А гэдэг чинь төмөр торостой гэсэн 16 гэдэг чинь обмодны хэмжээ. Энэ дугуйн дээр авч үзэх МБС гэж юм шавар цасны мадсноо гэж байгаа. Шавар цасны өвдөгдсөн. Тэгэхээр энэ гол нь энэ уулын цасны тэмдэгч чинь шивэр өвдөд өгөө гэсэн тэмдэглэгээ энэ байна. Энд дээр сумыг зааж өгсөн байна. Сумын эргэлтийг томын эргэлтийг зааж өгсөн байна. Тэгээ гол энэ ангаж ихтэй өвдөс он сарыг харж байгаа хэвээр. Энд дээр 19-23 гэж 23 оны 19-7 хоног. Өвдөс тий. Төвлөс гэдэг чинь энэ болохоч олгоо хаймар гэсэн утгатай. Энэ болохоч манай дугууны бүтцийг хэлсэн байна. Нилон төмөр ууц хэдийд орсон гэдгийг энд харуулсан байна. Тэгээд энэ ABC гэдэг чинь дуугуулсан дээр зарим нь A гэдэг B гэдэг. Энэ ABC гэж бүх үзүүлэлтийг замтай хайцах бүрэн хайцж байна гэдэг тэмдэглэл байна. Энэ нэг дугуйн дээр ингэж энэ 112 гэж байна. Нэг дугуйн дээр очих ачааллын хэмжээ 1 тонн 120 тонны хэмжээний ачааллыг даах чадвартай гэсэн. Ард нь T үсэг байна. Энэ ABC тэгээд D хүртэл байдаг. Тэгээд энэ 190 км дээш хурдаж болохгүй гэсэн санааг илэрхийлсэн байна. Бас энэ дээр харин дугуйны ингэ эргэлтийг гаргаж бид нар энэ улаан цэгийн шар цэг байгаа. Улаан цэг болохоор чинь нөгөө дугуйны хамгийн хүнд ачаал өгж байгаа цэгийг ингэж улаан цэгээр олдог. Улаан цэгийг олсны үр дүн энэ шар цэгийг гаргаж ирж байгаа. Энэ шар цэг гэж дугуйгаа хэлэхдээ нөгөө дугуй хийлэгчийг энэ дээр тааруулаад тушууга тааруулж тодорхой хэмжээний нөгөө баланс тоглоогоо хийх хэрэггүй болж байгаа. Дугуй өнөө цаанаасаа тааруулж очиж байгаа.